За хачиг талбар нь хүнд хачгаар дамжин халдварладаг ийм төрлийн өвчин биологийн идэвхт үе нь 4-р сараас 10-р сарын үе байдаг. За өнгөрсөн оны байдлаар нийтдээ 82 тохиолдол бол бүртгэгдсэн байна. Хачиг талбарт бүх насны хүн мэдрэг, гол төлөв малчид, мод, самар, жимс, эмийн ургамал бэлтгэгчид, аялагчид халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Хачиг талбарын 3 төрөл зөнхөлж байгаагаас энцефалит өвчин нь хоруу чанар өндөр гэж тодорхойлж байгаа юм. Хачиг тазуулах, нэцлэх үед хүн халдвар авч өвчлөдөг. Энэ үед толгой баг зэрэг өвдөж, нойр мудах, бие сулрах, 39-өөс 40 хим халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Үлдэц ихтэй энэ нь эдгэрсний дараа мартамхай болох, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдэг зөнхөлдөг байна. 2025 оны байдлаар бол 89 хачгийн халдвар батлагдсан байгаа, хүний өвчл бүртгэгдсэн гэсэн үг. Асууралтаараа өндөр байгаа халдвар бол хачигт энцефалитийн халдвар байгаа. Сүүлийн 10 жилд нэг 15 тохиолдол бол нас орсон байдаг. 12 аймаг 69 сумд бол яг хачиг энцефалитийн хүний өвчл бол бүртгэгдсэн байдаг. Одоо хачигт хэрвээ хазуулснаа мэдж байгаа тохиолдолд зөв авахлах хэрэгтэй. Тэгэхээр манайхан хачиг таазуулж чаад нөгөө сандраад шууд огцнууд ингээд авч хайснаас болоо хачгийн хошуу гэж юм үлддэг байхгүй. Тэгэхээр хошуу үлдчихээр тухайн хатсан хэсэг маань өрөвсөх процессууд явагдана л гэсэн үг. Хачигт парализа халдварын гол шинж тэмдэг нь хатсан хэсэг 5-аас 10 см-ийн голчтой цагирган хэлбэрийн улаалт үүсэх, тууралт гарах нь үндсэн шинжим. Сэлэн булган хинти төв Орхон аймгийн 10 сумдын нутагт энэ төрлийн хачиг талдварын голомтойгоо тогтогджээ. Сэлэнгийн хөдөр, мандал, түнхэл гээл тосгонууд байна тий. Энэ тосгоны оймот гэсгээр аялах, зугаалах, ажиллах ийм тохиолдол хачиг тазуулсан тохиолдол байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө энцефалит гэдэг вирусоор үүсгдэг амь насанд аюултай хүндрэл үлдэц ихтэй ийм өвчнөр өвдөх эрсдэлтэй гэсэн. За тухайн бүс нутагтаар тодорхой хугацаанд аялах, зугаалах, ажиллахаар явж байгаа бол вакцины урьдчилан сэргийлэх нөгөө илдэс гэж байгаа. Тэр элдсэнд элдсэн эмчилгээ урьдчилан сэргийлэх тунгаар хийлгээ явж болно. Хэрв халдвар авсан тохиолдолд шалтгааны эсрэг антибиотик эмчилгээ хийдэг байна. Харин урьдчилан сэргийлэхийн тулд хачиг талдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Мөн хачиг үргээгч бэлтгэл хэрэглэх, хазуулсан тохиолдолд биеэс зөв салгах, ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.